Орой минь үзэгчтэй цэцэгчний хүслийн нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ өнөөдөр маш гайхалтай сонин содон цэцэгний талаар хүргэх гэж байгаа лээ. Тэгэхээр өнөөдөр юуны өмнө бас студид ярьсан ч очноо танилцуулъя. За Эклог хөгжил төрийн бас байгууллагын тэргүүн Батнасаа ах маань өнөөдөр бас нэгэн гайхамшигтай сонин ургамлын талаар за энэхүү ургамлын ач тус болоод монголчууд бидэнд юу өгч чадах ургамлан бэ гэдэг талаар үзэгч олон та бүхэнд маань хүргэхээр хурж ирээд байгаамаа. Тэгээ юуны өмнө танд энэ орой минь хүргье. За баярлалаа. Тэгэхээр ер нь артишок гэж битэрийн өмнө байгаа маш олон бүтээгдэхүүнүүд дээр нэр нь гарсан байна. Тэгэхээр би энэ артишок гэж ургамлыг чухамдаа яагаад судлах болов тийм ээ? Яагаад энэхүү артишок гэдэг ургамлыг Монголд нэвтрүүлэе гэсэн санааг олвоо гэдэг талаас нь яриагаа эхлэв гэж бодож байна. За би бол сүүлийн 5 жил бол энэ зохистой хүнсний талаар ялангуяа Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж органик хүнсний талаар нэлээд судалгаа хийж бас нэлээд хэдэн төрийн бус байгууллагын сонгуульд ажил хийж явсан хүн л дээ. Тэгээд энэ хугацаанд одоо дэлхийн нийтийн одоо энэ туршлагыг бас нэлээд судлаж өөрийнхөө орондоо бас хэрэглэх юмсан гэдэг оруулах юмсан гэсэн бодолтой өдр байсан. Юм болгоныг бид нар хуулаад байж болохгүй тийм ээ. Юм бол альва юмыг бол заавал өөртөө хийх нь бол илүү бас оновчтой юм байна. Тэгээд энэ артишокийг хийсэн ганцхан шалтгаан байна. Энэ юу гэхээр сүүлийн үеэр нь манай хэвлэл мэдээлэл олон нийтийн байгууллагууд ялангуяа ард том бол нэлийн чөлөөтэй ярьж байгаа. Нэгдүгээр агаарын бохирдол байна, хоёрдугаар стрессийн өвчин ихж байна, гуравдугаар тэрээс буруу хоолтоос сууж бид нар маш их таргалж байна тийм ээ. Гэт ингээд олон юм шалтгаанууд нь нөлөөлж байна. Гэтэл энэ шалтгаануудыг одоо энэ бүх одоо цаана бол нөгөө хүний өвчин, хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал. За тэгтэл бидний хоол хүнс маань одоо болон бид өөрөөсөө эрүүл хоолцоос гадна эм их хэрглэж ихтэй болдог тийм ээ. Ялангуяа сүүлийн үед бол эмчилгээний талын юу бол нэлээд бизнес маягтай өндөр чадaltaй сайн эмчнэр бол улам эмчилгээ нь улам өндөр ингээд хүн болгон тэр болгонд хүрч чадахгүй. Тэгэхээр бид нар юуг их анхаарах хэрэгтэй вэ? Эрүүл мэндэ сахин хамгаалах уу? Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Ойлголоо. Энэ ургамлыг та ер нь бас яаж олж мэдв? Ийм ургамал байдаг гэдгийг тэр дундаа халуун орны ургамал байдгийн байна гэдгийг яаж олж мэдсэн? Гэхдээ энэ ерөөсөө тийм гайхалтай бас нэг энгийн юуг бол бид нар олоод нийцсэн юм шиг л дээ. Энэ ерөөсөө 5000 жилийн өмнө бол анх энэ бүртгэгдсэн байгаа юм. Энэ ургамал 5000 жилийн өмнөөс Ромын одоо эзэнт гүрэн бол жинхэнэ баячууд тэр үеийн одоо хаад ноёдууд бол энэ ургамлыг идэж хэрглэж ирсэн байгаа. За 2000 жилийн өмнө бол дэлхийн эмзэгчд бол анх олж одоо Францад бол анх гэдэг шарын гепатит гэж өвчин гарсан. Франц орныг Европыг тэр чигт нь одоо шарын тахал айлгаж бараг хүмүүс хамарсан өвчнүүд. Тий, одоо олон нийтийн хамарсан өвчин бараг одоо хүмүүсийг эмчилж чадахгүй амьдаар нь бараг шатааж ирсэн тийм үгтэй тагалм маягийн. Тэгээд энийг хойд Африкаас одоо энэ ургамлыг одоо нутагшуул Францын эрдэмт гаргаж ирээд шарын гепатитыг зогсоод гээд анхны эмүүдийг гаргаж ирсэн байна тийм. 1920-д оноос ихэд Америкт болон дэлхийн одоо эм зүйн одоо хөгжиж байгаа энэ улсууд бол энийг одоо эм болгож ашигласан. Өнөөдөр бол 56 дахь эм нь одоо бүртгэгдээд гараад ирсэн. Дэлхийн 100 гаруй одоо уран магадгүй бидний одоо тоосноор бол 108 дахь орн Монгол болж байгаа юм. Өөрөөр хэлбэл ийм олон улс оронд одоо өөрийн гэсэн энэ үрийг одоо суулгаад тариад өөрийн болгоод шинжлэх ухаанаа хөгжүүлээд ингэ бүтээгдэхүүн нэгэд ирсэн. Артишок гэж бид одоо яг үндсэн нэршлэр нь хэлээд байна шүү дээ. Монголчууд бол юу гэж орчуулсан гэхээр гэрийн заруул гэж орчуулад байгаа гэж хэлсэн тийм ээ. Манай Монголын эрдэмтүүд бол за тэгээд энэ ургамал дээр судалгаа шинжилгээ хийж байгаа 14 доктор байгаа гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь артишок гэж тийм ээ яг ямар ургамал юм бэ гэдгийг нэхлээд үзэгч олондоо бид тайлбарлаж өгөх зүйл байх гэж бодож байна. Артишок гэдэг нэр маань өнөөдөр дэлхийн яг брэнд болсон нэр байгаа юм. Өөрөөр одоо бид нар улс байгаа нэрээр хэлэхээр ойлгомжгүй болчдөг. Эм зүйч төр, хоолч төр, хүнсч төр ерөөсөө бүр хөнгүүлдрийн салбар төр бүх салбарууд тий ерөөсөө л артишок гэдэг. За гэтэл энэ ургамлыг бол манай Монгол фермерийн захирал Бямжуу доктор бол анх номондоо олж би юуны олж үтснээр бол гэрийн заруул гэж тэмдэглэсэн байгаа. За энийг бол би олж үтсэн. За манай энэ ургамлынхны нэг одоо сухой закон та хуурай одоо хууль гэж байдаг. Тэрний үхээр хэн төрүүл тэмдэгсэн тэр хүний нэрээр нэрлэдэг тийм юм. Тэгэхээр бид нар бол энийгээ гэрийн заруул гэдгээр нь нэрлэж явдаг. Энэ хүнсэн дотор байгаа тэр сэлэнмарын сценарийн агуулмж өндөртэй байдаг учраас тэр үний ярьж байгаа эм хэрэглэх шаардлагагүй. Тухайлбал одоо энийг одоо бид нар гэрийн нөхцөлд ингээд одоо та бүхэн өмнө гэж тийм ээ. Нэг уугаад үзэж болно ингээд лимонтай ерөөсөө энэ артишок энэ цааш ингээд хийцэн байна. За энэ их гашуун байна. Яг миний хувьд амсгал. Би өөр тэгж хэлээсэй гэж утсан. Яагаад гэвэл энэ өөрөө сая хэлдэг шүү дээ. 5000 жилийн түүхэнд явж ирсэн брэнд юм байна. Энэ гашуунаараа.
Тэгээ яагаад энэ дотор лимон хийсэн гэхээр энийг ерөөсөө энэ Сэлимарын одоо гол юм лимондо зохицдог хүнсэн талдаа. Өөрөөр хэлбэл тэр гашуун. Энэ гашуун нь яг энэ өвөр моц амцаа хадгалдаг. Өөрөөр хэлбэл Оросд бол горка артишок гэдэг ерөөсөө мэдхгүй юм байдаг. Гашуун брэнд. Америкт ч гэсэн гашуунаар. Одоо Монголд бол ер нь манай энэ клуб мань төрийн бос байгууллагаас гадна манай артишок клубийнхан би. Тэд нар бол дандаа гашуунаар нь хэрэглэдэг. Ер нь ингээ бас амсаад үзэхэд амгцлын ингээл аманд амтагдаа л байдаг. Ерөөсөө яг ерөөсөө тий. Энэ нөгөө тий бөөрний одоо энэ муудаг их усууд бол тий мэдсэн ус юу яг эндээс бол амтдаг. Ингээ гашуун байгаа юм шүү дээ. Тийм амттай юм байна. Тэгээ үзэгч олон та бүхэн бас амтыг нь мэдрэхгүй бай одоо ингээд амталж чадахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр амгцлынтай төстэй гэж болно. Ер нь бас эм хийдий гашуун өвчл тустай гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр гашуун байх тусмаа бидэнд бас хэрэглэх нөлөөлөл үйлчилгээ нь илүү тийм сайн байдаг гэж магадгүй юм аа. Төрийн бос байгууллага маань анх байгуулагч их сонь төвхтэй л да. Ингээд экологийн хурлыг 183 хүн цуглаад бүх эрдэмтдийг энэ байгаль орчны чиглэлээр эмчнэрээ бүгдээ ингээд илтгэл тавиулаа сонссон. Тэгээд манай хөдөө аж ахуйн их сургуулийн доктор даваа одоо анх бидэртэй уулзаад энийг ер нь одоо өөрөө олдох юм бол тарьж болох юм байна гэсэн юм санал тавьсан. Тэгээд бид нар аргагүй нөгөө хөдөө аж ахуйн манай доктор үнэхээр мундаг юм байна. Сүүлийн 4 жил одоо энэ чинь артишок 5 гэдэг төсөл гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр 4 жилийн өнгөрсөн хугацаанд бол эдгээр бол тарьж ургуулад өөрийн гэсэн одоо энэ судалгаагаа хийгээд өнөөдрийг одоо үйлдвэрлэлд ороод ингээд эхний бүтээгдэхүүнүүд бол гарч ирэх хүртэл 2007 оноос хойш судалж хийсэн гэсэн тийм ээ. Тий 2007 онд одоо анхныхаа үрийг олоод эрдэмтэд маань үзээд энэ Монгол одоо урах байна гэдгийг өгсөн. 2008 онд бид нар эхний 8 айлд айлуудад тарьж утсан. Зарим айлууд өгдөө илгэнд их сайн гэлээ наатах чинь ингээд бүгд хадгандаа боогод ихэнх нь баг хадгалцсан байсан. Гэхдээ маш сайн ургасан нэлээд айлууд бол үр дүн сайн үзүүлсэн. Монголчуудын сэтгэл зүй гэдэг бол ягаад ч юм ер нь бас илгэний өвчлөл байдаг шүү дээ. Ер нь бас хор тавдрын 80%-ийг 70%-ийг илгэний хор тавдар эзэлдэг гэж ярьдаг. Айл гэр бүлт бас илгэний өвчлөлтэй, илгэний вирустэй хүмүүс байна гэж яриад байдаг. Тэгэхээр бас бидний эрүүл хоол хүнсээр өөрсдөө эрүүлжүүлэх бас нэгэн шинэ дэвшилтэд технологи бол би энийг гэж ойлгоод байна. Зөв одоо энэ үж штэ одоо энэ манай энэ бол одоо хөдөлтаанд бол гараагүй. Энэ манай клубын гишүүд гэдэг бид нөө сонирх ярьсан тий. Энэ бол өнөөдөр тун утахгүй манай үйлдвэрлэгчид юугаа хэлэхэд яг энэ тун утахгүй гарч байгаа. Энэ бол жишээлбэл одоо манай энэ дотор брокколи байцаа байна тийм ээ. Тэгээд артишокийн иш байгаа. Ерөөсөө энгийн энэ юу. Энэ маань өөрөө юу гэхээр 2003 оны дэлхийн шилдэг хүнс бол артишок. Өөрөөр хэлбэл нөгөө илгэний вирусыг халдварыг хамгаалахад одоо үйлчлэлтэйгээс гарсан брокколи бацаа бол 2009 оны дэлхийн шилдэг хүнс. Мөн илгэний вирусыг БЦ вирусыг зогсоох үйлчлэлтэй гэж хавдрын эсрэг үйлчлэлтэй гэдэг нь тогтоогцсон. Тэгэхээр бид юу хэлэх гэдэг нь манай төрийн бус байгууллагын зорилго нь айл болгон одоо боломжтой бол тариач. Бид та нарт тусаад үрийг нөгөө тий. Ягаад гэвэл дэлхийн нийтээр өнөөдөр энэ өвчлөлийн эсрэг энэ олон одоо юуны эсрэг эмээр бас ингэ гар доорууга сонгон саримшгэ ингэ хийчих боломжтой юмыг заавал тийм ээ гаднаас авах шаардлагагүй ингээд хийчихэл энэ л туслахыг үүрэгтэй байна. Тэгэхээр наа ч юм бол үнэхээр гоё мэдээ. Өдөрч олон та бүхэн экологи төрийн бас хөгжлийн байгууллага дээрээс очиод үрийг нь авч болно. Тэгээд та гэртээ хүлэмжтэй бол тариад өөртөө сайхан өөртөө ингээд хийгээ тий өөртөө ингээд ургуулад хамтаа цайгийн нуугаад энэ дээр ч одоо шүү зүгийн бал хийж болно жимстэй ууж болно одоо бүх төрлийн жимсний одоо хандуулгууд хийж болно хүн болгон янз бүрийн брэндээ хийгээд ууж болно шүү дээ. Мэдээж ямар нэгэн зүйлийг Монголд оруулж ирнэ одоо жишээ нэг хүнийг нэг юм санаачлахаар манайхаа их эсэргүүцдэг ч юм уу хүлээж авах чадвар их муутай байдаг гэж яриад байдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр артишок гэдээ ярьж хат энийг ойлгохгүй хүн их байна. Тэгэхээр би энэ одоо саналгааны чинь талаар их асуух гэдэг юм л да. Ер нь яагаад та энэ хүү санаачлагыг гаргаваа? Тийм ээ. Энэ санаачлага бол ер нь хамт олонны бас үзэл бодолтой их холбоотой. Тэгээд хамт олонны дэмжлэгээр гарч ирсэн л дээ. Тэгээд энэ маань ямар учиртай гэхээр ер нь монголчууд бид өөрсдийн юм ер нь хийхгүй бол тийм ээ. Бүх юм гаднаас аваад иж болохгүй. Хоёрдугаар үнэхээр дэлхийн нийтээр эрүүл мэндээ сахин хамгаалаад авах чинь бид нар одоо эсрэгээр нь ингээд дандаа муутгаад эрүүл мэндэд анхаарахгүй бас ингээд тийм боломжгүй байгаад байгаа. Энэ нөхцөл төр бид нар яалт эрдэмтдийг уриалсан байгаа. Тэгээд энэ одоо их олон эрдэмтдийн сургуулийн эрдэмтэдээ тэгээд дээрэс нь технологийн инженерүүд оролцсон байгаа. За бид нар ингээд манай арчсныг маань одоо бидний зөв юм өгсөн тэрний үхээр олон нийтийн байгууллагууд төрийн оролцоогоор өөрсдөө санаачлах зөв ажлыг ингээд дэмжиж яв те энэ нэг хэлбэр байна. Тэгээд олон нийтэд танилцуулаад дэмжлэг авч явдаг. Ер нь бас хүнд юм итгүүлнэ гэдэг айгу хэцүү байдаг шүү дээ. Одоо жишээ нь ингээд хамгийн том докторууд бол энэ дээр ажиллаж байна тийм ээ. Хамгийн том эрдэмтэд энэ дээр ажиллаж байна. Тэгэхээр та хамгийн анх энэ санааг бол ганцаараа олж за ийм юм байдгийн байх шүү гэсэн юм мэдрэмжийг төрүүлснийхаа дараа одоо жишээ нь амгаа доктор дээр очиод ч юм уу энэ яг ийм ургамал байна энэ дээр ингээ гэж хэлэхэд тэр хүмүүс яаж хүлээж авчихсан? Би бол одоо амгаа доктортай уулзах гэд бүтэн жил хүлээсэн. За. Их сонь тохиолдолтой
манай Амбаггүй бол бас их төрийн сойрхолт шагналтай том хүн. Тэгээд би Амбаггүй хийсэн бүтээсэн юмхтэй олон шавтай зөвхөн өөрийнх нь төрүүлсэн доктор гэхэд 80 гаруй доктор байдаг юм хүн. Ангаа ухаанд өөрийн гэсэн салбарт урсгал тийм дэ судалгааны юг бол гаргасан хүн их юм. Тэгээд бид нар одоо энэ эрдэм шинжилгээний ажлыг хийж яхад маншир одоо биднийг бас ингээд судалж исэн юм байлээ. Яг гэвэл бидний лаборатори дээр тийм яг гэвэл нөгөө манай бидний энийг хийж байгаа судалж байгаа доктор маань Амбаг докторын шавь байгаа байхгүй. Ойлгомжтой. Тэгэхээр багштай дээр чинь мэдээ зэрж хэлэн тэгээд хамгийн сүүл Амбаггүй өдрийг хүлээж авч уулзахад би маш их баярлсан. Бид нар үнэхээр хүмүүс юм хийж нэгээд хүргэж байна гэдэг. Бид энэ бүгдийн цаана ерөөсөө юу хараагүйхээр мөнгө л хараагүй. Хамгийн гол нь хүмүүс хийгээсээ энэ бүгдийг бүтээгээсээ тийм. Тэгээд энэ Монгол гэсэн брэнд гараасаа Монгол юм хийгээсээ л гэж бодсон. Тэгээд энэ бол маань юм үү. Би бас нэг хүндээс их баярлж явдаг. Манай Илэгний алдарт юм Шагдар сургуулийн бас анхны ажил судалгааны ажилд бидэрт оролцох зөвлөж байсан. Энийг ингэж хийгээрэй, тэгэж хийгээрэй, ингүүл ингэ зүгээр юм. Энэ бодис чи ийм бодис шүү. Наадас ингэж хэрэгтэй гэдэг ингээд их зөвлөө өгч байсан. Тэгээд Шагдар сургуулийн өөрөө тэр оюуны бас тийм их потенциал өндөртэй хүн. Сэтгэл гэгээрээсэ гэдэг үгийг бидэнд бас хэлжсэн. Та нарын энэ үйл ажиллагааг сэтгэл гэгээн байж сэтгэл гэгээрээсээ тийм учраас та нар үргэлж сэтгэл ингээ хүн болгоо энд сэтгэлээ оруулахыг их сайхан бүтэн шүүгээ. Тэгээ бид нар үргэлж манай гол лооцом нь сэтгэл гэгээн байгаасаа сэтгэл гэгээрээсээ гэдэг. Их сайхан үг бай сэтгэл гэгээрээсээ сэтгэл өөрөө их сайхан байж бас ажил үүсчихсэн бүтэц гэж манайхаа ярьдаг шүү дээ. Тэгэхээр маш олон хүний сэтгэл шингэсэн. За тэр дундаа маш олон хүн энийг хүмүүст хүргэж хиймсэн, хийж хиймсэн тийм ээ. Нэг ч олон хүн таньчаасаа мэдчихээсээ гэд 14 докторыг нийлүүлж чадсан байна гэдэг бол та их гайхамшигтай байна л да. Надад тийг санагдаж байна. Тэгэхээр энэ олон хүмүүсийг бас нэг дор барьж, нэг дор одоо нэг үзэл санаатай болгож байгаа зүйл бол яхаа артик шок байна. Тэгээ бид нар анх энэ хүмүүст хэлжсэн ингээд нэг зүрх алдаад нэг эрдэмтэн хүн гэдэг чинь маш их ном уншдаг. Биднээс илүү мэддэг те. Энд чи юу хүрээд ирв, хэн хүрээд ирв, хаанаас юу аваад ирв бол бас айгүй дандаа тэгж хүлээж авдаг. Айгүй хэцүү байдаг. Тэгээд хамгийн анхны баярлж ирсэн юм маань юу гэхээр хөдөө аж ахуйн сургуулийн манай докторууд үнэхээр агуу юм аа. Үнэхээр эдгээр маань хийгээд, ургуулаад, судлаад, патентыг гаргаад ингээд бүх патент аваад бүх юм ингээд хийгээд цацсан болохоор дараагийнхаа эрдэмтэд хийхэд нөрөөсөө тэр нь хялбар болоод ирдэг. Энд чинь нэг бодит юм хийж байна гэдэг нь те ингээд харуулж байна. Салбараар судлаад байгаа гэж байна шүү дээ. Хүнсэнд хэрэгтэй байна уу? Хүний бид хэрэгтэй байна уу? Тийм, хүнсэнд хэрэгтэй байна гэдэг нь одоо манай хүнсний технологичд маань ингээд хоолныхаа маань бүрэгжүү багштай одоо бүрэгжүү доктортой хамт олон маань ингээд судлаад за манай хүнс юуны ургамлынхаа болохоор энийг ингээд судлаад ургамал талаас нь судлаа тий. Одоо жишээлбэл Монгол үртэй болох гол ингээд нарийн төлөвлөгөө, нарийн төслүүд ингээд хийгдээд байгаа. Тэгээ энэ дээр бас нэг юм хэлэх хэрэгтэй. Бид бол ер нь төрөөс юм уу аль нэгэн байгууллаас ямар нэгэн хандив юу авдггүй. Бид ингээд өөрсдөө бас дотроо бичил төслүүдтэй алим тари, Монгол сакура тари, хайтан модыг Монгол тари гэж цэцэгт модыг хэрэгээ бичил төслүүд хийгээд бас экологийн аялалд тэрийгээ тэрнээс олсон мөнгөөрөө бид энэ эрдэм шинжилгээний ажлуудыг санхүүжүүлж өгдөг. Яагаад гэвэл эрдэм шинжилгээний ажлуудад цандсан тийм санхүүгийн тусламж юу бол байдгүй. Энэ тэр болгон тийг өгөөд байх. Ер нь бас сүүлийн жилүүдэд урд урдны жилүүдээс батгах сүүлийн жилүүдүүд бол энэ ногоон орчин гэж хүмүүс их ярих болж за дээрэс нь агаарын бохирдолтой тэнцээ айл алганыг цэцэгжүүлээ тийм ээ ногоон орчныг бий болгоё гэж яриад байгаа шүү дээ. Үүнтэй ч бас холбоотой гэж би байна. Энэ бол ерөөсө холбоотой. Ягаад гэвэл түрүү айл болгон хөдөлмжөндөө заавал тарих хэрэгтэй. Тун удахгүй айл болгон хөдөлмжтэй бол заавал тарих ногооны нэг нь гарцаагүй мөн. Тэг гарцаагүй мөн. Ер нь бол дэлхийд бол ер нь сүүлийн үед манай энэ эколог хөгжлийн эрдэмтдийн судалж байгаа нэг бол Монгол улсад ямар ургамал тарьж хэрэглэх ёстой бэ гэдгийг судалж байгаа 10-аад ургамал байгаа. Тэгэл эн чинь одоо нөгөө ясны сэргийлтийн өсрэг яах вэ? За арьсны өвчний өсрэг яах вэ гэдэг нөгөө эмхэхээсээ илүү те эмчилгээнд хэрэгэлдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг ингээ хэрэглээс овчвол бид нар тамар байгаа те. Олон докторыг хамт ингэж ажиллуулах хэцүү байна. Ер нь бол хэцүү. Ягаад гэвэл нөгөө би бол олон нийтийн байгууллагын удирдах сонгуулж ясан хүн. Тэгээд доороо байгаа доктор, төрийн шагналт, эрдэмтэн хүн, академич усуудыг удирдах гэдэг бол миний хувьд хэцүү. Гэхдээ манай хамт олонны нэг сайхан юу нэг бол төрөүний хэлдгээр нөгөө үнэхээр сэтгэлд нь гэгээ усууд авахлаар бид энийг хийх ёстой. Бид ард түмэндээ юм хийх ёстой сэтгэлээр ханддаг болохоор ажил маань үргэлж явцгаа. Түүний нэг илэрлэл маань бол 5 жилийн одоо 5 дахь жилдээ бид нар одоо манай газар шим компани маань одоо бүтээгдэхүүн хийгээд байна. Айгүй урам зориг хүрч байгаа тийм. Нэр газар шимийг сонгосон юм бэ? Өчнөө олон хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд бид нар бол нэлээд судалсан. Газар шим компанид нэг л давуу тал байдаг. Тэрний үхээр органик хүнс гэдгийг ерөөс энэ компани яг хэрэгжүүлдэг. Өөрөө гэсэн тэг байгальд дээр нь тариад өөртөө энийг юун дараа тариад ургуулад ганцхан бидний энэ судалгаасаа өмнө газар шим компани 2-3 бүтээгдэхүүнийг тэр үеиг алаг салаад бас одоо тэр нэг хаш төмстэй хаш гэдэг юм ногоонуудыг үз. Тэгээд асуугаад судаад байсан дандаа Монгол ногоонууд байсан. Тэгэхээр бид нар
энэ усад үнэхээр одоо Монгол төр юм хийнэ гэдэг чинь маш хэцүү. Тэгээд тарж ургуулна гэдэг бүр хэцүү. Тэр тусмаа үйлдвэр хийнэ гэдэг бүр хэцүү гэдэг тийм. Тэгэхээр энэ усад энэ их хүн замыг туулаад ард түмэндээ юм барьж аваад эднэр ч чадна гэдэг гэсэн. Үнэхээр бид нар одоо жилийн дараахад бүтээгдэхүүнээ одоо энэ маань одоо бидэнд маш их урам зориг өгч байгаа. За ингээд үзэгч та бүхэн бас бидний өнөөдөр ярилцлаганаас нэг зүйлийг олоод нэг зүйлийг бодож авбал бидний өнөөдөр ярилцлагын маань туйлын зорилго биелэх болно. Тэгээд өнөөдөр манай студид ирж ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Ажил үйлстэй амжилт хүсье. Дараагийн маань болон бол Монгол Эрдэмтэд артишокыг сонгож байна. За анх энэ таримлыг 2007 онд багахан хэмжээний үрийг авч одоо Монгол орондод урах боломжийг судалсан. За тухайгандаа энэ бол урах боломжтой одоо нотлогдсон учраас цаашдаа бид нар энэ экологийн болон бусад чиглэлээр явуулах үйл ажиллагаагаа өргөжүүлэх энэ үндсэн дээр энэ таримлыг нутагшуулж эх орондоо одоо өргөн хэрэглэн шилжүүлэх юм зорилгоо тавьж ажилласан юм аа. Энэ таримл Өмнөд Америкаас гаралтай. За тэгэхээр манай орны нөхцөлд энэ таримлыг хамгаалалтын орчинд л ургуулж байгаа. За бид нэр өнгөрсөн хугацаанд тариалсан туршлагаас үзэхэд манай орны нөхцөлд ер нь метр 20-аас метр 80 см хүртэл өндөр ургаж байна. За энэ бол одоо навчин байгаа. За тэгэхээр энэ навчны урт бол метр 20-аас метр 40 см хүртэл одоо ийм өндөр урт ургаж байна. За тэгээд энэ таримлын нэг онцлог нь бид нэр хүнсэнд энэ махлаг иш хэрэглэхээс гадна навчин бас одоо төрөлрийн ханд цай бэлдэх зорилгоор хэрэгжилж болж байгаа. За тэгээд гол артишокийн чухал бүтээгдэхүүн юу юм гэхээр энэ боргоцоо байгаа. За тэгэхээр энэ боргоцоо бол одоо энэ баруун Европын орнууд Америкт бол хамгийн нандин хоол хийхэд хэрэглэдэг ийм бүтээгдэхүүн байгаа. За энэ эхний жилдээ 4-өөс 6 хүртэл одоо ийм боргоцоо үүснэ гэж одоо ном зохиолд итсэн байдаг. Одоо манай орны нөхцөлд энэ Америкийн Калифорний сортыг авчирд нутагшуулахад энэ жил ихэд нэр нь дээд тал нь 13 ширхэг хүртэл одоо ийм болцоо өсөж байгаамаа. Тэгэхээр энэ артишокын талаар Оросын ном зохиолуудад дээх нь үед бичдгээр бол энэ ургамлын гол дутагдaltaй тал нь бол ургац баг гэдгээс. Одоо сүүлдээ харин энэ селекц бусад үрийн аж ахуйн асуудал сайжирснаар энэ таримлын ургац бол ихээхэн нэмэгдсэн нь бол харагдаж байна. За энэ таримлыг бид нэр үрээр болон үрслэгээр ургуулж үзнэ. За тэгэхээр хамгийн гол нь 5 сарын дунд гэхэд л одоо энэ хөрсөнд үрслэгээр суулгацсан байж байгаа юм бол тухайн жилдээ ариун ургац авахын болцоотой байна. Цаашдаа бид нэр судалгааны зорилго авахгаар энэ олон наст таримл ургамлыг өөрөө оронд үрийг гаргаж авах энэ судалгааны ажлыг хийж байна. За өвөлдөө энэ ургамлыг үндсийг хөлдөөхгүй хамгаалж одоо өвлжүүлж чадах юм бол олон нас төвлөрөөр болох болцоотой гэж бид нарт үзэж байгаа. За тэрнээс гадна энэ ургамал бас хүйтэн дэхтэй сүртэй. Бид нэр ил талбайд ургуулж үзсэн. За ил талбайд бол тийм айхтар өндөр мас өгөхгүй ч гэсэн энэ ургамал 10 сарын дунд хүртэл эхний зочрол хөтөрл анхны засанд бол ажирхуугаар урах болцоотой харагдлаа. Тийм учраас энэ ургамал хүйтэн төсвөртэй байна. За гагцхүү цаашдаа бид нэр энэ ургамлыг ургуулах технологиг наривчлан судалж ургацыг нь одоо нэмэгдүүлэх тэр болцоог л одоо хайж байгаамаа. За манай сургуулиас гадна техникийн сургууль, эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуультай хамтраад бид нар энэ ургамлыг хүнсний болон эрүүл ахуй эмийн чиглэлээр одоо ашиглах болцоог бас одоо судалж байгаамаа. За яагаад ингэ судалж байгаа юм гэхээр энэ ургамалд байдаг цинарин гэдэг бодис бол одоо элэгний витамин гэж нэрлэгддэг. Тэр одоо чухал үнэтэй бодис байдаг. За тэгэхээр энийг хэрэглэснээр бид нэр хүнсээрээ дамжуулж Монгол хүн эрүүл хэрэглээтэй амин дэмий одоо хангах тэр болцоог одоо нэмэгдүүлэх тэр үйл ажиллагааг одоо бид нэр эрэлхийлж байгаа юм бол юм. Бид бол сүүлийн 33-4 жил бол эх орны эмийн ургамлын гаралтай бэлтгэлтийн судалгаа явуулж байгаа. Өнөөдөр ч гэсэн бид их сонирхолтой тийм ургамлуудаар шин эмийн бэлтгэл гаргаж авах хүсэл зориг маань бол бас хэвээрээ байна. Сүүлийн 3-4 жилийн тэртегээс бол
бидэнд их сонирхолтой ургамлын тухай мэдээлэл байнга ирдэг болсон. Энэ бол артишок гэдэг ургамал. Энэ артишок гэж ургамлыг одоо сонирхоод ирэхдээ зэрэгвэл ерөнхийдөө 1400 оноос эхлэж одоо Европод хэрэгжилж ирсэн. Ер нь уг ургамал нь бол Латин Америкийн гаралтай юм ургамал. 1925 онд энэ ургамлаас одоогийн их түгээмэл хэрэгэлдэг хоббитол гэдэг имийг гаргаж явсан ийм мэдээ байдаг. За бид бол энэ ургамлыг сонирхын хэрээр яаж одоо гадаадаас өөр олж таймилж болох тийм болцоо байна гэдгийг сонирхож ирсэн. Гэтэл Монголын эрдэмтдүүд энийг алийг зур санаачлаад тархимлжуулчихсан байсан. Тэгээ 2007 онд гэхэд энэ профессор Даваа манай Батнасан энэ төгсөө эднэс бол энэ ургамлын үрээр Монгол нөхцөлд энэ ургам бүрэн тархимлж болцоотойг бол тогтоосон. Ингээд үндсэндээ нутагч таажилыг бол бүрэн хийцэн байсан. За би бол сүүлийн бас 2-3 жил энэ мэдээг сонсоод энэ эрдэмтдтэй дахиж одоо холбоо барьж авах гэсэн ийм хүсэл эрмэлзэлтэй байсан. Тэгээ сүүлийн одоо 2010 онд энэ эрдэмтдтэйгээ холбоо тогтоож яваад ингээд хамтарч ажиллах ийм маш тайхан эхлэл бий болж байна. За би бол энэ судалгааны энэ артишок Монголд гэсэн төслийн бол эм судлал, эм зүй, эмийн технологи, эмийн стандартын асуудлыг хариуцдаг. За энэ ургамал бол их сонир ургамал. Одоо юу гэж хэлмээр юмдээ одоо бурхнаас хүн төрлөختөнд илгээсэн ч гэж хэлмээр ургамал. Хүмүүс гайхаж магадгүй нэг ургамалд ийм олон одоо сонирхолтой үйлчлэг байдаг юм уу гэж. Зарим хүн бол одоо гайхмаар юм шиг, зарим нь эргэлзмээр юм шиг олон үйлчлэг ургамалд бий. Өнөөдөр хүн төрлөختний хамгийн айхтар өвчин бол энэ хэт таргалалт, чихрийн шижин, хор тавдар, цусын даралт игдэх өвчин, илэгний цирроз, хавдар, бөөрийн дутагдах гэсэн өвчнүүд. Гэтэл энэ ганцхан ургамлаас гаргаж авсан бэлтгэл энэ бүх өвчнийг үүдүүлчихнэ. За бид одоо ямар судалгаа явуулж байна гэхтэй зэрэг амьтан дээр чихрийн шижин өвчний эмэг замгараг үүсгээд, амьтан дээр бөөрийн өвчин үүсгээд, амьтан дээр илэгний өвчин үүсгээд, цусны даралт хийсэх өвчний бас төстэй хэлбэрүүдийг үүсгээд энэ ургамлаа судалж байна. Маш сонирхолтой үр дүнгууд гарч байна. Энэ ургамлын энэ сая миний хэлсэн үйлчлэг бол гадаад үндсэндээ судлагдчихсан. Бид бол энэ дээр юуг нь сонирхоод байна гэхтэй зэрэг Монгол орнд тормилжуулсан нөхцөлд энэ үйлдэл нь байгаа хэсэг. Мөн одоо бас Монгол орны энэ үр жишэмтэй сайн хөрсөнд ургасан артишок магадгүй үйлдэлээр илүү ч байж болох талтай энэ талыг хөнтөн судалж байна. За ингээд бол биднээс цаашдаа бол элэг хамгаалах үйлчлэгээтэй, бөөр хамгаалах үйлчлэгээтэй ялангуяа бөөрийн энэ үйл ажиллагааны дутагдлын үед мочвин кератин гэдэг энэ хортой бодисууд X ч гэсэн одоо манайхны ярьдаг нөгөө бөөр шилжүүлэн суулгах тийм ээ энэ одоо хүн төрөлтэй хэлбэрийн өвчтүүдийг хэрэгэлдэг ийм гаргаж явахаар ажиллаж байна. За ийм судалгааны маань нэлээд хэсэг нь хийгдсэн. Бид бас амьтан дээр хийх судалгаа хийчлээ. Иймийнхээ ерөнхийдөө загвараа гаргаад авцсан. Бид бас шахмат хэлбэрийн юм хийн. За шаардлагатай тохиолдолд би тариа хэлбэрийн юм хийх бас болцоог үзэж байна. Гадаад бол хүнд хэлбэрийн илгэний дутагдал, бөөрийн дутагдлын үед шууд тариагаар хэрэгжилдэг. Тэгэхээр яагаад бид эх орныхоо нөхцөлд эмийн ургамлаас тариа хэлбэрийн юм одоо гаргаж авч болохгүй байх вэ? Тэгэхээр энэ асуудлыг бүрэн шийднэ. За эмийн одоо стандартын асуудал үндсэнд шийдэж байна. Энэ ургамалд байдаг дэлхийн бүх улс орнд стандартын үнс болгож хэрэгэлдэг бодис нь бол сценарийн гэж бодис байдаг. Энэ сценарийн гэдэг бодисыг бид одоо ялгах, химийн тодорхойлт хийх, дараа нь бүтээгдэхүүнтэй тодорхойлох үндсэн аргуудыг бол нэвтрүүлж байна. Эмийн хэлбэрийн асуудлаа бол үндсэндээ шийдлээ. За цаашдаа бол манай тэгэхээр энэ бидний хийх гэдэг эмийн чинь их төстэй нэг хэлбэр нь хоббитол гэдэг юм шүү дээ. Хоббитол гэдэг юм бол гадаадаас авдаг өндөр үнэтэй байн одоо бас тасардаг хэрэглээний тодорхой шаардлагатай нөхцөлд одоо бас тасардаг явдал бай. Тэгэхээр бид цаашдаа бол Монгол орныхоо ард түмнийгээ төм олныгоо энэ илгэний хүнд хэлбэрийн өвчний үед, бөөрийн дутагдлын үед, чихрийн шижин өвчний үед, атеросклерозын үед, илгэний янз бүрийн хүнд хэлбэрийн өвчнүүдийн үед энэ одоо гадаад өргөн хэрэгэлдэг энэ хоббитолтой төстэй нэмэр байнга тасралтгүй анх болцоог бий болгож байгаараа манай энэ хөтөлбөр, манай энэ төслийн хамгийн гол ач холбогдол байна. Хамгийн сонирхолтой нь ямар үр дүн байна гэхтэй энэ ургамлыг гаргасан бэлтгэлүүдийг амьтан дээр хэрэглээд эхлэхдээ зэрэг хүний биед байдаг амьтны бас биед ихсдэг нөгөө хансан тосны хүчлүүд, муу тосны хүчлүүд эрс багасдаг. Тэгсэн мөрөл хамгийн сайн тос буюу дээр ихнийхтэй липопротеидын хэмжээ дээшилдэг, глюкоз буурдаг, судасны гэмтлүүд багасдаг, илгэний хоргууж хөлөөлга үлэмж дээшилдэг, бөөрийн тэр хортой нэглүүдээ гаргадаг, салгадаг, зайлуулдаг, сарамжуулдаг тохолцоо идэвчдэг ийм сонирхолтой үйлчлэгээнүүд нь давхар батлагдсан.
За ийм л судалгаанууд бидэн дээр явагдаж байгаа да. Бид бол одоо цаашдаа энэ ургамлыг сайхан тарималжуулаад тодорхой хэмжээний ингээд одоо түүх эдийн нөөцтэй болох юм бол өөр Монгол орны ургадаг эмийн ургамлуудтай одоо хослуулан хэрэглэх замаар өөр одоо сонирхолтой хөлбөрүүдийг гаргаж явах юм бол ёстой одоо эргээд гадаадад одоо юу гэдэг гадаадын эмийн зах зээлээр оруулах нэвтрүүлэх гэсэн асуудал бол давхар шийдэгдэнэ. За үүний өмнө бид эхлээд дан хэлбэрийн хэмээ гаргаад авчи дараа нь бол янз бүрийн одоо тийм хослуудаар сайн юм гаргаж явъя гэсэн юм бодолтой байгаа. Бидэнтэй хамтдаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. За тэгэхээр энэхүү артишок ургамлыг судлах багт маань маш олон хүмүүс хамрагдан ажиллаж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр өнөөдөр бас яг хүнс талаас нь үзэгч та бүхэнд бас хэрэглэж болох энэхүү хүнсийг хэрхэн бэлтгэх талаас нь яг ажиллаж байгаа технологичтой бид өнөөдөр уулзаад байна. Тэгэхээр юуны өмнөөс студиг маань зорь ирсэн танд маш их баярлалаа гэж хэлмээрээ нарай мэдрэгий. За орой минь. Тэгэхээр ер нь бас артишок ургамлыг хүнс талаас нь судлаж байгаа хүний хувьд тийм ээ бас яагаад энэ багт орж ажиллах бас нь энэ төрөнд чухлаа гэж би бодож байна л да. Тэгэхээр яагаад орж ажиллах болов энэхүү ажлыг яагаад хийх болов хүнд бас ихтгэл үнэмшил төрүүлнэ гэдэг аягүй хамгийн хэцүү байдаг шүү дээ тийм ээ. Тэгээд надад 2 жилийн өмнө санал болгосон. Тэгээ Батнаас ингээд манай экологи хөгжил төрийн бас байгууллагын тэргүүн энэ хүн маань санал болгоод тэгээ би бас ихтгэл үнэмшил их бага байсан л да. Мэдхгүй. Тэгээ анхын одоо артишок клуб гэдэг байдаг. Тэрний дэргэд ажилладаг. Энэ клубд элсэж орсон. За тэгээд өөрөө би бас интернетээр орж сонирхож одоо юу гэдэг юм бол гэж бас сонирхож судалж үзсэн. Айгүй маш их сонирхол татсан. Хүний эрүүл мэндийн дэмжих юм бүтээгдэхүүн хийх болцоотой юм байна. Энэ өөрөө хавсарсан тийм ээ эмийн ургамлаас гадна хүнсний ногоо хэлбэрээр ашиглаж болдог. Тэгэхээр манайтай бол их тохирчилсан л да. Тэгээд энэ клубд элсэж ороод анхын хүмүүсийн идэж ууж байгаа энэ идэвхтэй гişүүд улаан пинүүд байжсэн артишокийн тэр хүмүүс төр гарсан үр дүнг би тодорхой хугацааны дотор бол харсан. Тэ одоо жишээлбэл нэг ихч байгаа. Тэр ихч дээр бол зүсний чулуутай байсан. Зүсний чулуу нь зураг үзүүлж ирсэн. Тэгээд энэ артишок тодорхой хугацаанд саргаар нь уугаад тэгээд дараа нь дахиад одоо эхо таруулахад одоо бараг сантиметр хэрийн тийм том чулуун одоо жишээлбэл бутарцсан. Тийм байж ах жишээтэй. За тэгээд энийг уусан хүмүүс дотроос манай нэг ихч байдгийг тэр ихч мэн ууж ирсэн. 20 жил астмтай, тоосны харшилтай. Тэгээд тийм хүн энийг уугаад урд нь бол өөрөө эмч хүнэлтэй уугаад ингээд чэжний зураг авахулахад маш их тийм гарын 5 уруугаар зурцсан юм шиг тийм их толовтой айгу муу гардаг байсан бол артишокийг хэсэг хугацаанд уусны дараа энэ хүний тэр зураг маань чэжний зураг маань эрүүл гарч явах жишээтэй. За тэгээд өөр дээрээ ярих юм бол би өөрөө Оросд сургууль төгссөн. Оюутан байхдаа хүүхэд гаргаад хүүхдээ Монголд орхичоод ингээ явахдаа айгүйх хүүхдээ санаад тэгээд нийгмийн тэгтэл одоо тухайн үед чинь би тамхинд орцсон байсан. Тэгээд тэрнээс хойш одоо 20 жил би одоо тамхи татчихжгаад саяхнаас би одоо яг 2 сарын өмнө тамхинаас гарцсан. Ер нь бол энэ тэгээд энэ дээр бол одоо үнэхээр гайхалтай. Хийхээс өөр аргагүй. Тухайн үед бол тэн дотор энийг хилж одоо ууж хэргэлсэн хүмүүсийн үр дүнг хараад цус маш сайн цэвэрлэгдэж өгдөг юм байна. Маш олон сайхан үр дүнгууд байна. Тэр байтугай одоо манай үйлдвэр дээр жишээлбэл ажиллаж исэн 100 эд ачаал 8 сар манай үрцээ яг тэгээ үрцээ нөөцлөдөг тийм сар штэ. Энэ үед бол бид нар одоо нэмэгдэл хүүхдүүд авч ажиллаулдаг. За тэр үед маань бид нар бол ажилчдаа чөлөө өгөх харин ч илүү цагаар ажиллуулахыг одоо хүссэн тийм. Тэгэхээр тэр үед бол нэг тийм ханиад гарсыг эзэсгүүлэгдэг. Тэгээ толгой их өвддөг юм ханиад гараад манай хүүхдүүд надаас би танаас чөлөө авах гэсэн юм ингээд болохгүй байна ингээ алуураад гизгүүлгээд байна. Тэгээд би энэ ургамлыгаа бас
халваагаад тийм ээ одоо усанд ингээд найруулсан энэ бүтээгдэхүүнээсээс ч гэсэн ялгаагүй тэр үед чинь гарцсан байсан бүтээгдэхүүн шашиг энтер тавигдаг байсан болохоос биш. Тэгээ халаагаад ингээд өгөхөд бол леомицээ уугаад миний гэдсэн юу дарагдахгүй байх гэсэн хүүхдүүд маань хоромхон 10-аад минут 20 минутын дараа одоо уухад халуунаар нуухад хөлс нь гоожоод өвчин намд чинь базалж өвдөх нь нам болж байна. Ингээд үнэхээр сайхан үр дүнгууд өгч байна. За сүүлийн үед бол бүр илүү ихтгэл үнэмшил бол дээд зэргээр одоо тий одоо ихтгэл үнэмшилтэй болсон. Ягаад гэвэл маш сайхан докторуудын хийсэн судалгаанууд байна. Тэр шүтээсийн багш нарын хийсэн судалгаанууд шүү дээ. Амбах доктортой бас хамтарч хийсэн энэ туршилтууд дээр бол одоо гайхалтай үр дүн гарсан байна. Тэгэхээр ер нь бас ямар нэгэн юмд итгэн үнэмшин гэдэг бол мэдээж хувь хүний бас нэг одоо нөгөө сэтгэл зүй их нөлөөлдөг юм шиг надад санагддаг юм байна. Тэгэхээр та бас өөрөө хэлж шүү дээ. 20 гаруй жил тамхитатсан. Одоо би тамхиттгаа болчихсон гэж ярьж байна. Тэгэхээр ер нь бас нийгэм маань тамхиталт ихтэй, утаа ихтэй. За тэр дундаа бас манайхны нэг л нууц биш зүйл бол одоо нөгөө аригталт байдаг тийм ээ. Тэгэхээр би түрүүн бас тантай ярилцаа сууж байхад та түрүүн надад гэсэн шүү дээ. Нуулгүй хэлэхэд бол одоо арх бах хэмжээгээр хэрэглэж байгаа хүмүүс энийг надаас өгөөч гэж гуйдгаа гэж хэлсэн. Тэгэхээр би энийг хүмүүс мэдээсэй гэж хүсэж байна. Энийг та талаар бас ярьж өгөөч. За тэгэхээр энэ өөрөө бол яг артишок манд хүний нэг хорыг биеэс гадагшлуулдаг, хордлогыг сайн тайлдаг, цус маш сайн цэвэршүүлж өгдөг ийм үйлчилгээтэй байгаа шүү дээ. За тэгэхээр манай энэ дээр бол одоо Димитма гэдэг доктор байгаа. Одоо яг архины тий одоо энэ ерөнхийдөө манай үзэгчид бас мэдж байгаа энэ хүн маань бас ер нь архины талын одоо эмчилгээг маш сайн хийдэг. Ер нь зургатаар бас нэлээд олон тийм хичээл заажсан ийм доктор байгаа. Энэ доктортай бас хандаад бас бид бүхэн бас судалгаа хийж үзсэн юм аа. За тэгээд энэ дээр бол одоо ерөнхийдөө бол ууж байх явцад бол ууж байх явцад архийг одоо хэрглэж байх явцад бол архины хорыг үнэхээр багасгаж өгдөг гэсэн. Хүний биеэс одоо тийм ээ илгэн дээр очих ачааллыг одоо багасгаж өгч юм л гэж хорыг гадагшлуулж хүн арх уусан тохиолдолд арх уусныхаа маргааш ч юм уу арх уусны дараах нь ууж хэрэгсэн тохиолдолд хорыг гадагшлуулна гэж ойлгож болох юм байна. Тий, тэгэхээр энэ яг уу гэхээр одоо тусалж штэ одоо маш богино хугацаанд хүний биеэс гадагшлуулж чадж байна. Энийг бол бүр цуснд тийм шинжилгээ хийж одоо хэрхэн үйлчилж байгаа дээр бол судалгаа хийгдсэн байгаа. Тодорхой хэмжээгээр хүний биед хэрэгтэй талаас нь айгүй ярьлаа. Бүтээгдэхүүнээ бол танилцуулаа байгаа. Тэгэхээр үзэгчд маань юу тавьчаад энэ хоёр хүний биед хэрэгтэй гэдээ яриад байгаа юм болоо тийм ээ хаана үйлдвэрсэн юу вэ гэж бодож магадгүй. Бидний яг өмнөх 40 минутанд ярьсан артишок хэмээх энэ хүү ургамал Африкаас гаралтай за Монголд нутгшуулан ургуулж байгаа 14 эрдэмтдийн судалгаагаар өнөөдөр бас хэрэгцээнд гарах үс бас ийм бүтээгдэхүүн байгаа юм шүү. Тэгэхээр энэ хүү бүтээгдэхүүнээр бас бид нэр яг өмнөө тавьсан байх шүү дээ тийм ээ. Энэ бол одоо дашилж хэлбэрсэн. Одоо хүнсний төрлөөр нь хэрэглэж болох үз. Энэ бол хандалсан хэлбэрээр нь. За тэр дундаа бас яг ногоо хэлбэрээр нь, навч хэлбэрээр нь тийм ээ хандлаад цайнд хэрэглэж болдгийг бас өмнөх юунд маань ярилцлаганд маань батнастай харуулсан байгаа. Тэгэхээр ер нь бас энэхүү бүтээгдэхүүнүүдийг одоо хийснээр за энийг бол гэхэд одоо яг ямар одоо тийм ээ төрлөөр нь хийсэн. За тэр дундаа хүний биед ямар хэрэгтэй юм. Ингэж даршилсан ногоог бас хүний биед муул гэдээ яриад байдаг шүү. Даршилсан ногоо сүүлийн үед хүмүүсээс дургуулсан ба. Тэгэхээр яагаад энийг бас ингэж даршлах болов? Яагаад ишийг нь шууд хайчаагүй юм? Тэгэхээр хүнсэнд бол одоо манай артишок маань одоо 3 үндсэн хэсгээс одоо бүрдэж байгаа шүү дээ. За тэгэхээр дээдлийн самар гэж яриад байгаа. Боргоцоо, самар гэж яриад байгаа. За тэгээ тэр маань уг нь цэцгэлдэг. Тэгэхээр тэрийг хэрэглэхдээ цэцгэлэхээс нь өмнө хүмүүсийн эрүүл мэндийн төлөө одоо залуу байхад нь тайрч одоо хүнсэнд Европт бол маш их хэрэгжилж штэ. Европ бол Америкийн нэгдсэн улсад маш олон жил хэрэгжилж байна. За тэгэхээр одоогийн байдлаар бол одоо Италид хэрэгүүлж байгаа үйлдвэрлэлээр артишокийн үйлдвэрлэлээр. За тэгэхээр дараа нь бол навч байна. За навч бол өөрөө маш гашуун. Навч бол одоо жинхэнэ эмийн түүхийд болдог. Тэгэхээр ундаа хийсэн энүүгээр бол артишок гэдэг ийм эрүүл мэндийг дэмждэг зохицуулах үйлчилгээтэй хүнс гэд ингэж гаргаж ирсэн байгаа. Үнэхээр энэ маань зохицуулах үйлчилгээтэй хүнс болж чадж байгаа. Зохицуулах үйлчилгээ гэж үг хэлээд байгаа юм. За тэгэхээр зохицуулах үйлчилгээтэй хүнс гэдэг нь бол ийм байж байгаа. Ерөөс хүний эрүүл мэндийг
дэмждэг хүнсийг хэлж байгаа. Эрүүл мэндийг дэмждэг гэсэн үг. За нэг өсөндөө хоол хүнсээр дамжуулаад хүн эмээр биш хоол хүнсээр дамжуулж эрүүл мэндийг одоо сахин хамгаалж эрүүл мэндийг хоол хүнсээрээ л өөртөө эрүүл мэндийн юмыг аваад байна гэж ойлгож болно тий. Эрүүл мэндээ хоол хүнсээрээ дамжуулаад бид нэр эрүүлжиж болно гэсэн үг. Тий. Тэгээ энэ гол одоо сүүлийн одоо дэлхийн чиг хандлага маань одоо зохицуулах үйлчилгээтэй хүнс гэж явагдаад байгаа шүү дээ. За энэний түүх бол одоо анх 1970-аад онд Япон, Америк хоёр зохицуулах үйлчилгээтэй хүнс гэж байх ёстой гэж анх гаргаж ирсэн. За тэр нь яадаг вэхээр ямар юмыг ямар юутай одоо хослуулж хэрэглүүл хүний биед хэрэгтэй. Манай Монголд бол тийм одоо хэцүү байгаа шүү дээ, тийм ээ. Яхад ихтэй уламжилт одоо дээр үед бол одоо байгаа шүү дээ. Тэр чинь одоо зуны цагтаа сүү цагаа идэгээ хэрэглээд өвлөн махаа гэхэд одоо цагт бол тийм биш шүү дээ. Жилийн 4 улирал одоо жишээ өөр дээрээ л жишээ авахт л жилийн 4 улиралт л махаал идчихээн. Тийм ээ гидсээ тэр цайлах гэдгийг бол одоо тэр бол тий. Тэгэхээр энэний нэг давуу тал нь юу гэхээр одоо давхар эрүүл мэндэд дэмжих боломжтой байж байгаа. За жишээлбэл хэлэх чинь манай энэ ундаа бол хоол хэтрүүлэн хэрэгэлсэн тохиолдолд ундаага орой одоо унтахын өмнө уурчхад шүн ядаж айгүй сайхан тайван өглөө хөнгөн босч ирнэ. Ходоодны үйл ажиллагааг одоо дэмжиж өгч чинь гэсэн үг л дээ нэг өсөндөө тий хоолыг хэрэглэсэн гэдэг дээр чинь би юм асуумаар байна л. Ягаад тэгэхээр ер нь бас манайхын ажил ихтэл гэж шалтгаан хэлдэг юм л та. Тэгээд орой очиод их хэмжээний хоол иддэг. Одоо жишээ нь би байна л да. Их хэмжээний хоол иддэг. За тэрнээсээ болоод ходоод гидсэн үйл ажиллагаа маш ихээр мууддаг. За түрүүний таны хэлээдсэн нөгөө цэсний өвчлөл маань ихсээд ирдэг. За тэр дундаа эмэгтэйчүүдийн одоо хамгийн гол санаа зовоодог зүйл бол нүүрний арьс үүдэг тийм ээ. Нөсөөжилт үүсдэг, нүүрээр их юм гардаг, ходоод мууцнаас янз бүрийн одоо нөгөө хеликобактер нэгтчлээ гэж ирээд байдаг шүү дээ. Тэгэхээр энэнд маань нөлөөлж үнэхээр чадахгүй. Бас бүсгүйчүүд маань өнөөдөр энэс юг олж авч чадахгүй. За тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг бол 3 янзаар хэрэгжилж болдгийг. Ер нь нэгдүгээрт бол эрүүл мэндэд сахин хамгаалахын тулд үргэлж одоо эрүүл одоо одоо та эрүүл байгаа бол энэ эрүүл байдлаа цаашид өвчлөхгүйгээр энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өвчлөхгүй байх магадлалтай хамгаалж чадна гэсэн үг. Суурь болохгүй. Тийм хамгаалж чаднаа. За хоёрдугаарт юу гэхээр хордож байгаа хүмүүс. За энэ хордож байгаа хүмүүс маань дотроо олон янз байна л да. За жишээлбэл агаарын бохирдол байж болно. За ардайц, тамхи, арх, за мансууруулах бодис. За тэрнээс гадна нөгөө компьютерийн дэргэд удаан хугацаагаар сууж байгаа хүмүүс. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс ялангуяа уурхаа байж болно. Одоо хэвлэлийн одоо будагтай орчинд ажилладаг хүмүүс ч байж болно. Тухайн тийм бүхэл хоруудыг энэ маань одоо хүний биеэс цуснд нь задлаад одоо гадагшлуулах юм үйлчилгээтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Байгаа учраас илүү сайн. Одоо тэгэхээр химийн эмчилгээ хийлгээд тодорхой хэмжээгээр ус нь унтсан ч юм уу, ус цайдаг ч юм уу, хүнийг ингээ ядарч сүлдээд ирдэ шүү дээ. Тэгэхээр тэр нөхцөлд ч гэсэн сайн гэж ойлгох. За тэгэхээр эмчилгээний дараа бол эмчнэр маань ингэж яриад байгаа л да. Эмчилгээний дараа гадаадд бол тийм тусгай зориултын хоол хүнс байдаг. Хүний эрүүл мэндийг дэмждэг тий. Тэгэхээр энэ маань үнэхээр сайхан бүтээгдэхүүн болжээ. Энэ бол яг үнэхээр хагалгааны дараа идэж ууж хэрэглэх юм бүтээгдэхүүн болсон байна гэж яригдж байгаа. За тэрнээс гадна янз бүрийн химийн хортой тариа хийлгсэн тийм ээ. Тийм хүмүүс шүү дээ. Янз бүрийн тодорхой шалтгаанаас хавдар тусаа хавдар ахуулаад ч юм уу. Тийм хүмүүст энийг хэрэглэхэд бас их тохиромжтой байж байгаа. Тий. Шархсан аниулах үйлчилгээтэй ч гэж ойлгож болох нь тий. Тий, хүний биеийн хорыг л одоо хоёр дахь үйлчилгээ маань эн чинь нэг ясандаа хордож байгаа хүмүүс гэсэн үг шүү дээ. Тэгээд эдгээр хүмүүст туслах бүтээгдэхүүн байгаа. Энэ бол туслана. За 3 дугаарт бол одоо хүний биед ямар нэгэн байдлаар эмгэг өөрчлөлт гарч эхэлж байгаа хүмүүс. Түүнээс та бүр амар өвдсөн хүн бол одоо ямар ч одоо хэцүү шүү дээ. Одоо эмгэг өөрчлөлт гарч эхэлж байгаа хүмүүс гэдэг нь одоо ямар хүмүүс вэ? Таргалаад тий хит их таргалтай хүмүүс байж байна. За тэгэхээр сүүлийн үеийн сайтн дээрээс бид нар бас мэдээлэл авсан. Тэр нь бол энтгэх туршилт хийсэн байгаа. Тэр нь болохоор таргалж одоо өөх тосыг задлах үйлчилгээтэй. Тэгэхээр тэр туршилтан дээр 124 хүн жишээлбэл хамрагдсан байх жишээтэй. Тэгэхээр идэвхтэй хөдөлгөөнтэй ч юм уу хослоод гэх юм бол бүр илүү үр дүнтэй 60% хүртэл холестериныг одоо бууруулж гин гэсэн тийм мэдээг бол одоо
эрүүл мэндийн юунаас одоо бид нэр авсан байгаа. Ер нь бас ингээд хүмүүс сайн миний хийсэн юм сайн гэж их ярьдаг шүү дээ. Би итгэхгүй байгаадаа асууж байгаа юм биш. Ер нь одоо яг таны яриаг ингээд сонсож байгаа ч юм уу, миний яриаг ингээд үзэж байгаа хүмүүс тийм ээ. Битэрийн яриаг үзэж байгаа хүмүүс за энэ хоёр яг юу яриад байгаа юм. Үнэхээр үний юм уу худлаа юм уу гэдэг зүйл дээр хэргэлцэж байгаа байхгүй би одоо тань л да. Жишээ нь энэ бол дан ургамал гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг та яг одоо хүний бие сайн гэдэг үүднээс нь найрлаганд нь жишээ нь юу хийсэн юм? За тэгэхээр юу л да. За навч маань өөр хамгийн гашуун гэж түрүүн ярьсан шүү дээ тийм ээ. Гашуун навч бол гашуун байсан. Бүтээгдэхүүнийг бол арай сайхан зөөлөн болгож хийсэн. За тэгэхээр зөөлөж хийх хэрэгтэй хоршиж юутай хоршиж болох вэ гэдгийг бол судалгаа хамгийн түрүүн хийгдсэн байгаа. Тийм. Тэгэхээр энд бол одоо зүгийн бал урсан байгаа. За тэгээд бас жимсний төрлөөс зөөлөн төрлийн жимс. Яг гэвэл ийм гашуун ийм жимсэнд бол тийм хурц одоо жишээлбэл манай Монголд ургадаг тийм байгалийн зэрлэг жимстэй хослуулж хийхийг үнэхээр их хүссэн. За тэгэхээр айнс ч юм уу эсвэл одоо чацарга нь бол ер нь жоохон гашуун амтын дэмжиж байсан. Тэгэхээр арай зөөл нь нэрс маань маш сайн тохирчсон. За тэгэхээр нэрс маань энд орсон байж байгаа. За тэгээд гаа сайхан тий гаа маань бас хүний биед маш их хэрэгтэй байдаг. Үнэрлэхэд бас их сонин мэдрэмж төрж ийн л да. Энэ маань худалдаанд гаргадаг учраас үзэгч олон бас төдийлэн сайн мэдгүй байж магадгүй. Гэхдээ худалдаанд гарч байгаа. Ингээд хөтлөгч би ингээд үнэрлээд үзгээд үнэр нэг сонин үнэртэй ингээд таны хилээд байгаа нэрээ зүгийн бол үнэртэй байгаа ч юм шиг альсвал нэг гаас ингэнээд байгаа ч юм шиг. Тэгэхээр бас энэ үнэр дарна гэдэг одоо гашуун амтыг дарна гэдэг их хэцүү байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр холж байгаа зүйлүүдээс одоо энэ гашуун амт нь бүрэн дарагдаж чадсан болов уу? Тий, ерөнхийдөө бол гашуун амт бол 100% бол дарагдахгүй. За тэгэхээр гашуун амтыг хүн ууж болох хэмжээний аятайхан. За ундаа гэдэг маань бид нар бол дуртай үедээ уух ёстой шүү дээ тийм ээ. Дуртай үедээ уух ёстой. Тэгэхээр тийм хэмжээнд хүрэх чадсан. Гэхдээ өөрөө өрмөц баг зэрэг тийм ургамлын тийм хандны амт бол орсон байгаа. Худалдаанд олон ундаа байгаа. Сайн муу гэж яригддаг. Тэгвэл энэ бусад ундаанаас юугаар ялгах вэ? За тэгэхээр за манайх нэгдүгürt бол шилэнд савлсан ундаа их ховор байдаг л да. Ихэнхдээ тетрабак одоо ингээд сүүлийн савлгаанууд зөндөө байна л да. Балсмаас. За тэгэхээр манай энэ бүтээгдэхүүн шил мэн хамгийн сайн сав баглаа бодолд орж байгаа. За бүтээгдэхүүн дотроо бол ямар нэгэн химийн консервант ч юм ямар тийм юм хийгээгүй. За одоо хэрэглэх заавар дээр одоо 3 хоногийн дотор хүрэгчэнд хадгалж хэрэглээрэй гэсэн байгаа. Тийм. Тэгэхээр энэ маань яг хөхөр дулааны боловсруулалтаар нам температурт одоо вакуум орчин үүсгэж хийгдсэн ийм бүтээгдэхүүн байж байгаа. Халуун орны ургамал учраас халуун газар тавьж гэсэн юм тийм бол байхгүй. За гайгүй ер нь бол тасалгааны температурт бол гайгүй тий. Гэхдээ бүр учиргүй бас яг нарны тусгалтаа тийм хав халуун газар бас байвал бас тохиромж муутай тий. Тийм ээ. Боргоцоо гэдээ ярьлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр боргоцоог нь хоолнд хэрэглэж явахыг бол би бичлэгээр харсан л та. Тэгэхээр надад юу сонир санагдсан гэхээр тэр боргоцооны нэг юм жижигхэн хэсгийг нь хазаж идээд байх шиг байсан бохгүй юу. Тэгэхээр ер нь энэ боргоцоог ямар хоолнд хэрэглээд байгаа юм бэ тийм ээ. Ишийг нь хоолнд хэрэглэж болж юм дашилсан байгаагаар ушиг болж юм тийм ээ. За салат хийж болж юм гэсэн. За тэгвэл тэр яг цэцэгт байцаа шиг юм болцсон тийм ээ. Энэ юуг нь яг ямар хоолнд хэрэглээдсэн бэ? Яг тэр төгсгөлийн зүйлийг нийтэдэг нь ямар учиртай вэ? За тэгэхээр энэ өөрөө их сайн манай нөгөө нэг самар үүдэн шүү дээ ууланд ургадаг. Буш самар тий. Яг тэрний боргоцоо шиг яг ингэ хуулардаг гадна талын одоо юу гэж Монгол төстэй ургамал гэх юм бол боргоцоогоор төсөлж гадна хальсан хуулардаг шиг яг тэгж хуулардаг. Гэтэл энэ бол дэндүү гоё амттай. Өөр яг боргоцоод нь бол гашуун амт байдгүй. За. Навчинд нь их хэмжээгээр байдаг. Ишэнд бол бага зэргийн гашуун. Тэгэхээр ишүүл илүү эмэнд хэрэглээд байгаа нь хамгийн гол нь гашууныг эмэнд хэрэглээд арай гайгүйг нь даршилсан дагаагаар хамтлаад за бүр юуг нь бол шууд хэрэглэх болох үе хоолнд шууд тавьж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр дээд зэрэглэлийн ресторануудын одоо хоолны менюг хараад гадаад орно шүү дээ тийм ээ. Монголд бол одоохондоо бас нэвтрээгүй байгаа. Тэгээд артишок гэсэн ингээд ургамлын юугаар одоо хоолоо ингээд зөкстэй хэрэглэх гэсэн зүйл байх юм бол тэр бол дээд зэрэглэлийн ресторан гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ надад бас үннийг хэлэхэд жаа ихтгэл өнөмшөлгүй сонсогдоод байгаа. Тэгэхээр энэ талаар Монголд нэвтрэх бололцоо байна уу? Монголчин одоо Монгол тоогооч нараас энийг одоо тий хоолндоо хэрэглэж байгаа ч юм уу? Хүний бие сайн гэдгийг бүр судалсан тийм ээ. Тийм хүн байгаа юу? За тэгэхээр Монголд бол хэрэгжүүлэх бололцоотой.
За тэгэхээр бид нар энэ жил манай ерөнхийдөө бол туршилтын жил гэж хэлж болно. Тэ үйлдвэрлэж гаргаад туршилтын жил. Тэгэхээр эх жилээс бид нар бол захиалгад одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэл маань явагдах нь шүү дээ. Тэгэхээр тэр хэмжээгээр захиалгад бид нэр тариалтыг хийж болох нь байна. Тэндээс гарч байгаа тэр самарнууд маань голдуу одоо манай дургаж байгаа сорт маань өөрөө навчит гэсэн сорт учраас тэр самар маань арай цөөхөн гарна. Тэгэхээр ер нь л бол яагаад энийг дээд зэндааныхын тэр хаад ноёдууд тийм ээ хэрглэж байсан тэр шалтгаан нь юу юм бэ гэхээр өөрөө тийм самар нь цөөхөн бөгөөд маш чамаа амттай тийм байсан учраас тийм байсан учраас одоо тэгээд дээрэс нь хүний биед өгдөг шимт тижил асар өндөртэй. Иддэг юм зүйл их бага юм байна шүү дээ. Жижигхэн уртлынхан тэр ичний үзүүрийн хэсгийг л идэнэ. Тэгээ хоошоо бол иддэг байх юм шүү. Тий, тэгэхээр тэр жоохон хэсгийг л идчихэж байгаа шүү дээ. Тэгээд эхлээд бид нэр гайхдаг байсан. Тэгээд нөгөө идэж сайн хэрглэж мэдэхгүй тэр хальсын тэр чигээрээ эхний жил бид нэр ингээд хальсын гайхаад тийм яаж идэхээ мэдэхгүй ингэдэг байсан. Тэгээд сайн судлаад ингээд яхад бол тэрийг хэргэлдгийг нь бол сүүлд мэдчихээд айгүй хинээлдэж те ямар инээдтэй ямар хатуу юм бэ чанаад байхад болдгоо гэл ингээд айгүй инээдтэй болж исэн л да. Одоо дэлгэцэн дээр харагдаж байгаа жижиг юм одоо бултмуу хэлбэрийн энэ одоо зүйлүүдийг нь тийм ээ шууд усанд хийгээ буцалгаад байгаа шүү дээ. Усанд хийж буцалгаад зөөлөн болгоод тэгээ амтлаад байх шиг байгаа. Би бол та амталж гин гэж ойлгосон. Тэгэхээр юугаар амтлаад хоол хийж хэрэглээдсэн бод хүнсний хоол нэмэлт бүтээгдэхүүн гэж манайх их хэрэглэдэг шүү дээ тийм ээ. За тэгэхээр тэр үед чинь яг тэр нэвтрүүлэг явуулж байхад инхээгийн хоолндоо гэдэг нэвтрүүлгээр орж ирсэн шүү дээ. Инхээ маань гоё майнуз гараар зуурч өгсөн. Тэн дээр бид нар улаан хар хоёр өнгийн төрс тий төрстэй их зогцож байгаа. Тэгээ тэр гараар хийсэн майнустай төрстэй ингээ холиод тэр жоохон хэсгийг ингээ идэхэд маш үнэхээр гоё мэдрэмж төржсэн. Би хаяа бас гэрээхэндээ тийм тэр хийж өгөхөд манайхан амьд явхад нөө алтаа ягнаас усуун гэдэг шиг сонин их гоё юм идэж үзэх юм аа гэд ингээд их баярлж ирсэн манай. Тэгэхээр надад ч гэсэн өнөөдөр бас их сонин байна л да. Тэгэхээр ер нь бас одоо энэ артишокийн бүтээгдэхүүнийг артишок гэдэг энэ өвс ургамлыг идэж байгаа хүмүүс бол маш цөөхөн байгаа шүү дээ. Одоо бол 14 эрдэмтдийн хүрээнд за артишокыг мэддэг хүмүүсийн хүрээнд за тэгээд дээрэс нь артишокыг яг одоо ингээд хүрээлэл байгаа нөө гэр бүлийн хүрээнд бас байгаа гэж би ойлгоод байна. Ер нь танаа гэр бүлийнхнаас энийг хэрэг идэж хэрэгжилж ийн итгэл үнэмшил хэрэг. Үнэхээр манайх бол хэрглэж байгаа. Тэгээ бид бүхэн бол одоо энэ ишийг бол хэрглэж байгаа. За тэгэхээр манай компани зүгээс бол эхний ээлжинд бол энэ маш олон судалгаа явагдаж байгаа л да. За тэгээд нугш хэлбэрээр бас хийж болж байна. Одоо энэ ишүүдийг хийж болж байна. За тэгэхээр энэ мэн цаашдаа ард түмэндээ ямар л болцоор хүрэх болцоо байна те тэр хэмжээгээр бид бүхэн чармааж ажиллах болно. Тэгэхээр үнэхээр энэ бүтээгдэхүүн гайхалтай. Үнэхээр би бол нэрээ өөрөө яг энэ ундааныхаа фэн болцсон байгаа тий. Яг бол над дээр ч гэсэн маш сайхан үр дүнгууд гарч байна. Бид нэр ер нь эрүүл хүн бараг ховор штэ. Яг үнийг хэлэхэд тэр болгондоо өөрийгөө бас яриад байхад бас ичээд л одоо сууж байна. Яг ичгэж юм алга нэрээ яг үнийг хэлэхэд. Тэгэлгүй яхаа. Тэгэхээр хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг өөртөө агуулж байгаа энэхүү ургамлыг бол Монголд бас нутагшуулж ургуулж байгаа. За тэр дундаа үзэгч та бүхэн одоо яг та биднийг үзэж сууж байгаа бол бид таны гэрт очиод тийм ээ та өөрөө хүлэмжтэй бол бид тарж өгнө. Бид үнэгүй тарж өгнө. Бид танд үнэгүй өрөө нөгөн гэж хэлээд байгаа. Бид нар ямар нэгэн реклам хийсэнгүү үзэгчтэй хамгийн гол нь танд хэрэгтэй гэдэг үүднээс тийм ээ. Нэг хүн ч болов төгсөө ихч шиг маань бас ийм гоё ирүүл та бодолтой. Өнөөдөр таны нүүрэн дээр ямар нэгэн толб байхгүй байна. Таны нүрэн дээр ямар нэгэн сик байхгүй. Үнэхээр тойлгор үнэхээр гоё харагдаж байна. Тэгэхээр надад бол зүгээр л энэхүү бүтээгдэхүүний үр шим юм шиг санагдаж байна. Тэгэхээр ер нь хүн бас өөртөө хайртай байх хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Ямар нэг юм бас итгээд үз, тэгээд дуршаад үз, хэрэглээд үз. Тийм үү? Тэгэхээр хамгийн төгсөлд үзэгчт минь энэ одоо хаана байна? Энэ одоо ингээ яриад дуусчих юм шиг гэж бодож магадгүй шүү дээ. Хаана худалдаанд гарч ийн, хэдийнээс худалдаанд гарч эхлэх вэ? За тэгэхээр энэ худалдаанд дөнгөж гарч эхэлж байна. Бид бүхэн бол үйлдвэрлээд ингээд хайрцаг сабаглавуудлыг шийдээд ингээд худалдаанд гарч 10 ингээд нэг хайрцагтаа ингээд 280 мл юм шилтэй. Тийм ингээд хайрцагтаа 10 ширхгээр ингээд савлагдаад аваад явж болохоор тээвэрлж болохоор одоо ийм сабаглавуудалтай байгаа. Тээвэрлээд аваад их хэмжээгээр аваа явах тохиолдолд энэ хайрцгийг ингээд юу байдалд оруулчих болно. Ингээд тийм ингээд дээрээс нь өрх байдалтай болов тийм. За тэгээд дээрээс нь
Манай дэлгүүрээр одоо яг худалдаа цэг гэж 10 дугаар хороолт газар шим гэсэн юм дэлгүүр дээр маань зарагдаж байгаа. Энэ бол 2500 төгрөгөөр зарагдаж байгаа. Дэлгүүрүүдэд удахгүй супермаркетуудаар одоо тараагч байгаа. Тэгэхээр тараах шатандаа явагдаж эхэлж байна л гэсэн үг л да. Бүтээгдэхүүн бэлэн болцсон. Ийм байж байгаа. Тэгэлгүй яхаа өнөөдөр цэцэгчний хүсэл нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ бид Африкаас гаралтай Монголд нутагшуулж байгаа энэхүү гайхалтай цэцгийг танилцууллаа. За энэхүү цэцгээр бас бид юу хийж болох вэ? За артишок гэж тийм ээ. Энэхүү ургамлаар бид амьдралынхаа бас бүхий л цаг үетэй холбогдолтой тэр гоё нандин дурсамжуудаа аз жаргалтай өнгөрүүлэх болцоог өөрөө өөртөө олгож чадна гэдэгт би итгэлтэй байгаа. Тэгэхээр өнөөдрийн маань нэвтрүүлэгт оролцож өөрийнхөө бүтээгдэхүүнийг тийм ээ санаачилж одоо бас гаргасан энэхүү бүтээгдэхүүнийг танилцуулж Монгол түмэнд манаас хэрэг болох юм болов уу гэж ярьсан танд маш их баярлалаа. Артишок буюу гэрийн зарвал хэмээх энэхүү ургамал үзэгч та бүхэнд таалагдсан гэдэг итгэлтэй байна. Хэрв та энэхүү ургамлын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл 70 13 10 80 70 13 10 81 гэсэн утас руу холбогдож санал хүсэлтээ болон энэхүү ургамлын талаарх мэдээллийг авах болцоотой. Ингээд бидний удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.